Сайн байцгаана уу, намайг Манд гэдэг Hello Baby жирэмсэн ээжийн хөтөж аппликейшны үүсгэн байгуулагч. За Hello Baby жирэмсэн ээжийн хөтөж аппликейшн нь болохоор жирэмсэн ээжүүдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой lifestyle application байгаа. Тэгээ манай аппликейшны гол онцлог нь аппликейшн дээр орж байгаа бүх контент зөвлөгөө мэдээллүүдийг мэрэгжлийн эмчнэр болон тухайн салбарын экспертүүд бэлдэж оруулахаараа ийм онцлогтой тийм аппликейшн байгаа. За design sprint-ийг яагаад авах болсон бэ гэхээр Hello Baby application маань зах зээлд танилцуулахдаа тодорхой хугацаа өнгөрсний дараагаар бид нэр одоо аппликейшнийхаа хөгжүүлэлтийн 2 дугаар шат руу орох хэрэгтэй болсон. Тэгээ ялангуяа энэ lifestyle application-ийн хувьд хэрэглэгчдэд одоо юу чухал байна, одоо байгаа хувилбараа хэрхэн яаж сайжруулах вэ, юуг төрүүлж хөгжүүлэх үү гэх мэтчлэн энэ асуудлуудыг бид нар шийдэх шаардлагатай болсон гэсэн үг. За нэгдүгüүрт нь бол ялангуяа дижитал бүтээгдэхүүн буюу вебсайт юм уу аппликейшн хөгжүүлж байгаа хүмүүсийн хувьд яг аль хэсгийг нь бид нар чухалчилж хөгжүүлэх үү те аль хэсгийг нь хэрэглэгчдэд илүү хялбар болох уу яг хэрэглэгчийн ямар асуудлыг нь бид нар ямар байдлаар шийдэж өгөх вэ гэдгийг нь байнга одоо сонголт хийх шаардлага тулгардаг. Тэгээд ялангуяа энэ олон салаа замын яг аливаар нь явбал хэрэглэгчдэд илүү үнцэн өгөх вэ гэдгийг нь одоо маш сайн чиглүүлж өгдөг юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн асуудлыг одоо хэрэглэгчийн гутлыг өмсөд алхаж үзнэ гэж ярьдаг шиг тухайн асуудлыг нь одоо шийдэж өгөхөд шийдлийг нь зөв тодорхойлоход маш сайн чиглүүлж өгдөг. Хоёрдугаарт нь бол багийн ажиллагаа бол маш сайн сайжирдаг юм шиг санагддаг. Тухайн одоо бүтээгдэхүүнтэй холбоотой маркетинг, борлуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, программистууд, эмчнэр гэх мэтчлэн бүх хамааралтай хүмүүс нь хамтдаа нэг өрөөнд 4-5 хоног ингээд спринтээр энэ workshop-ыг хамтдаа хийгээд вакуумцснараа багийн ажиллагаа маш сайн сайжирна, бие бинийгээ маш сайн ойлгоно. Ялангуяа бүтээгдэхүүний менежерүүдийн хувьд бол өмнө нь огт олж харж байгаагүй шинэлэг одоо содон өвөрмөц санаануудыг олж харах гэх мэт одоо нүд нээгдэхтэй тийм одоо боломжуудыг бол design sprint-ээр олж авдаг юм бэлээ. За тэгээд бас нэг зүйл нь бол хамгийн чухал зүйл нь гэх юм бол энэ хугацаанд бол user test-үүд одоо хийгддэг. Бодит хэрэглэгчийн тестийг одоо тухайн хүнтэй хамт сууж агаад тэг яг нөгөө арьсан доор нь орж мэдрэн гэдэг шиг те хамтдаа сууж агаад ингээ user test авах нь бүтээгдэхүүн дээр гарч байгаа одоо энэ асуудлуудыг илүү сайн шийдлийг нь илүү оновчтой болгоход илүү тусалдаг юм шиг надад санагдсан. За design sprint авахын одоо хамгийн одоо давуу тал нь гэх юм бол та бүхэн цаг, мөнгө одоо бусад нөөцүүдээ маш сайн анханаас нь одоо хэмнэн гэж хэлнэ. Ялангуяа цаг хугацааны хувьд маш олон зүйлийг хөгжүүлсний дараа, магадгүй жилийн дараа, 2 жилийн дараа бидний хөгжүүлсэн зүйл чинь ийм биш байсан юм бэ штэ гэж ойлгох биш. Анханаас нь хэрэглэгчнээ сайн ингээд ойлгоод явчих юм бол гараа сайн байл өгдөг лээ. Байраа сайн гэдэг. Тийм болохоор design sprint үйлчлэгийг авч хэрэглэх нь зүйтэй шүү.